Хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн үндэсний хүрээлэн, Намун Z Production бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэв. Амьдралын гол мөн чанар юунд оршдох юм бэ гэвэл хоёр өөр газар өссөн бие бинийгээ мэдэхгүй эсрэг хүүсийн хоёр хүн бие биендээ сэтгэл алдраад тэндээс нандин харилцаа үүсээд бие биендээ итгэлцэл бий болоод хүний амьдралын нэг 60-аар авч үзэх юм бол энэ 60 жилийг хамтдаа туулах гэсэн тэр итгэл үнэмшил бий болоод тэгээ гэр бүл болж байгаа юм л доо. Би их нартайгаа танилцаад 3 жил болсон. Тэгээд хадмынхаа хаяанд бас эхлээд амьдарч ирсэн. Тэгээд тэр чинь бас яг нөгөө тэр амьдралын тэр гэр бүлийн орчин тэр нөгөө лайфстайл шал өөр шүү дээ. Ер нь бол бүх юм өөр надад ингээд сонир санагдах зүйлөө зөндөө гарч ирнэ. Тэгээд тэр болгонтой эхнээсээ ингээд дунд нь ороод ойлголцоод ингээд явсан болохоор бас чиж 3 жил бол бас нэг тийм бага хугацаа бол биш байх гэж бодож байгаа. Хүний амьдралын хамгийн утга учиртай зүйл нь юу? Үнц нь юунд оршд юм бэ гэхээр гэр бүл гэдэг зүйл дээр амьдралын үнц нь утга учир нь оршд юм болов уу гэж би бол боддог. За би бол гэр бүл зохиогоод бас 20 гаруй жил болж байна. Би их нэртэйгээ бол 10 жилдээ хамт танилцаад 10 жилдээ ингээд үргэлж нөхөрлж байгаа. Олон жил болсон учраас би үедээ уусан. Би ингээ илүү ойлгодог болсон. Гэр бүл гэдэг өөрөө хамтарч амьдрах нэг усны урлаг энэ дандаа шинжилж явах хэрэгтэй, бие бинийгээ хүндэлж явах хэрэгтэй. Тийм л байдаг шиг байна. Тэгээ миний бол хувьдаа баримтлагдаг баримт бол дандаа аж аргалтай үеүүдээрээ дандаа нэг ойлгож хүндэлдэг тэр юмнуудаараа би жижиг сажиг маргаан болон болох бүтэхгүй байгаа юмнууд ингээд дандаа буулж, даарж, хүлээж, хүндэлж явдаг. Эрэгтэй хүн жоохон хүндэл үзүүлэхэд тэр эрэгтэй хүн бол тэр гэр бүл тэр амьдралын төлөө юу ч хийхэд бэлэн санагддаг. Тэгээ одооноос ч гэсэн хүүхдүүдтэй эрэгтэй хүнийг ир нөхрөө, ирээдүйн ир нөхрөө хүнийг аавыгаа тэр хүндлэлийг маш сайн зөв суулгачих юм бол амьдралд нь нэлээд том хэрэг болох тийм зүйл байх болов гэж боддоо шүү дээ. Тэгэд хайр гэдэг имийг бий болгох тэрийг удаан хадгалж явах гол түлхүүр нь бол хүндэтгэл гэж би боддог. Тэгэд хүндтгэхээ байчаар л хүндэтгэлэг байхгүй болчихвол тэр хайраа ер нь уртнаас удаан жаргалгүй болгочих. Тийм учраас бие биендээ маш хүндэтгэлтэй хандж яагаад одоо жишээ хэлээд хуучны гэр бүлийн улсууд эхнэр нь нөхрөө өрхийн тэргүүнээ дандаа та гэж дууддаг байсан шүү дээ. Та хоолоо идэн үү? Та адуундаа явах уу ч тийм юм. Та гэж хэлсний ар дээр навшмын та гэж хэлж чадахгүй шүү дээ. Чи гэж хэлж байгаа учраас чи мүү гэдээ ард нь ярьж чадчих шүү дээ амархан. Тэгэхээр эн чинь эртний бас нэг хаалт байна шүү дээ. Та гэж дуус хүндэтгэл бий болгоод байгаа байхгүй. Автоматар. Тэгээ гих мэтлэнгийн хуучны өгтгөнүүдээс их суралцах хэрэгтэй л дээ. Гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр сайн дурын чөлөөтэй тэгшэрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ. Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амьны болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ. Гэрлэгч гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээх нөхөр эхнэрийг хэлнэ. Хайр гэдэг бол гайхамшигтай л дээ. Хайр гэдэг бол тийм ээ өөрийнхөө хэрэгцээнээс давж нөгөө хүнийхээ хайрлахыг хэлж байгаа байхгүй. Хайр гэдэг бол бусдад өөрийгөө золиослохын нэр байхгүй. Биеийнхээ сонирхдаг юмыг ирмэлцлийн удраахгүйгээр хамтарч яаж нэгэн зүгт харч энэ л байхгүй.
Би чам тартайгийн кино байж байна. Тэнд ямар их нандин юмны тухай өгүүлж байна. Тэр заавал бүтэхгүй тухай биш. Тэрэнд хандж байгаа хандлагын тухай ярьж байгаа. Тэр киногоор маш их олон 80-аад оны залуучууд хүмүүжсэн амьдрал хандах хандлага нь илүү хүндлэлтэй, цэх шулуун, шудраг юмд эмзэглэж чаддаг. Гэтэл өнөөдөр харалтаа ингээл сүүлийн үеийн статистик тоогоор гэр бүл болж байгаа залуучууд ихэнх нь салж байна. Би одоо ингээд соёл урлагийн их сургууль багшилдаг. Манай ангийн оюутнууд 50 хүүхэд анх би 1-р курс орж ирсэн. Тэр чинь ингээд танилцж байгаа. Дийлэнх нь одоо миний үеийн эцэг ихтэй дандаа салж сарнсан баг. Энд чинь хүүхдийн сурж боловсроход нөлөөлдөг, бие даах чадварт нөлөөлдөг, ертөнцийн үзэх үзэл нөлөөлдөг. Тэгэхээр энэ гэр бүл бүтэн байна гэдэг чинь бол хамгаас чухал асуудал. Би бол бас эрт баг залуудаа гэр бүл болсон л да. Гэр бүл салт одоо их болж тий. Энэний хор уршиг бол зөвхөн таны амьдралд биш тийм үү. Цааш нийгэмд Монгол улс оронд ярих асар их муу нөлөөтэй байна. Гэр бүлийн салтаас болж үр хөвгөд асар муу нөлөөд очив. Тэр нь нийгэмд нөлөөлдөг ийм л юм байдаг шүү байна. Тийм учраас залуучууд сонголтоо ихдээ их бодолтой, удаан тий бие бинийгаа одоо бүрэн ойлголцож, чөлөөтэй ярилцаж, хамтдаа сорилтонд орж, тий амьдралыг тууж, бие бинийгаа маш сайн мэдлж ойлголцож ижил одоо гэр бүл бат бих тэгээ хойштоо суух хэрэгтэй юм болов. Гэр бүл зохиох хэрэгтэй юм болов гэж бодоод байна. Тэгээд одооны залуучууд чи салаач гэл тий бүх тэгээ найзууд нь ятраат надад салсална гачи юм тий үстэй аим шиг тийм гэж амьдрын ч юу гэдэг. Дөнгүүт нь нөгөө найзууд нь хөглөгддөг юм шиг байна тий. Зац ер нь манай найзууд ч гэсэн салгаа. Ер нь салъя. Тэгээ нэгээс хоёр хүүхэдтэй одоо сингл маамууд бол одоо сингл ээжүүд бол нэр маш их байх шиг шүү дээ. Бас Монгол эмэгтэйчүүдийн маань бас нэг бардам одоо тийм дайчин ч гэдэм үү тийм чанар бас маш их зөнхөлт юм шиг байна. Тэр хүүхдээ би өөрөө өсгөж чинь гэл те. Гэхдээ хүн бол гизэст яг хүнээр л ботдог те. Нас ахин нас явна. Тэгэл дэрэгдэн хайрлаад халамжлаад нэгэндээ харагдаад байх хүн гэдэг бол амар юу вэ? Чухал. Тэгээ нэг гэр бүлийн баттай, тогтвортой, чанартай, итгэл үнэмшилтэй байхаас тухайн нийгмийн хэрэг бат бүх байх нь бол зөв шалтгаалж байгаа. Нэг ёсны хүмүүс гэр бүлийн боловсролын тухай ойлголт бол хамгаас чухал. За хүн болгон ингээл математикч бол ийм халддаг. Гэхдээ хүн болгон аав, ээж болдог учраас боловсрол гэдэг зүйл бол тэрэнд асар их нөлөөлж байгаа юм. Тэгээд тийм болцсон хүмүүс хоорондоо амьдрах бас тэ бие биенээ хөвлөх, хайрлах, амьдралд гарсан бэрхшээлүүдийг туулж гарах юм бий бол гэр бүл салд бий болохгүй болно тэ. Ер нь нийгэм шин гэдэг бол олонний дунд тэ бусдаа зөгцөж амьдрахыг хэлж байгаа юм. Тийм үст. Миний эрхчлөө бол би эрхчлөөтэй хэдий боловч миний эрхчлөө миний хамрын үзүүрээр хязгаарлагдаж байгаа байхгүй. Би тэр хүний тэ юмд нөлөөж болохгүй. Тэгэхээр ийм юм зөгцөж амьдрахыг бол нийгэм шин гэж байгаа шүү дээ. Энд боловсрол гэдэг бол энд бэлдэж өгч байгаа хэрэгтэй байхгүй. Тэрнээс одоо тэ амар англи хэлтэйдээ ч юм уу тэ амар гоё тансаг орчинд амьдрахтаа биш боловсрол гэдэг тэр нийгэм шигт нь хүнийг бүрэлдүүлж үтэй. Чи энэ дунд амьдрах тэ амьдрах чадвартай байх хэрэгтэй. Тэгээд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож бас тэ ингэж явахыг боловсрол тусч тэгээд нийгэм шиг хэрэгтэй байхгүй. Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцлсан эсвэл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгуур болно. Гэрлэлтийг хуульд заасан үндслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцлана. Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь 1 нас хүрээгүй эсвэл хариуцагч хүн дээр өвчлсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түлхэлзүүлж энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна.
Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Энэ материалыг сонирхлоо зогсоох хэрэгтэй вэ? Амьдрал гэдэг чинь аз жаргал гэдэг чинь ингээд иргэд байгаа юм шүү дээ. Ашаа байшин хаана гэр орон хаач амьдарч ирэх. Олон тэр гэр бүл уур амьсгал нь гоё бүрдсэн те аз жаргалтай энэ ч л аз жаргал байхгүй. Ингээд амар том юу гэдэг нь алтан мөнгөөр яагаад алтан сандал дээр суугаад энэ бол аз жаргалыг мэдрэхгүй байна. Гэр бүлийн тэр дулаан уур амьсгал байж ижил хүн аз жаргалыг гоё мэдэрдэг. Тэгэхээр хүүхд болго ийм орчинд амьдрал их гоё болно те. Сайн үйлдэл төрүүлээл нөгөө хүчрхэлийг төрүүлэх гэдэг шиг байна. Улаан хайрын дунд өссөн хүүхд бол цаашдаа гоё зүйлх юм бусдад бас хайраа дүүгэн гэсэн. Удам харна гэл их мундаг юм ярьж байна л да. Энэ удам харна, угсаа харна гэдэг чинь биш дээ. Тэр эрүүл мэнд тал дээр нь илүү их акцент нь байсан юм л да. Тэр эрүүл сарвал үр хүүхэд өсөн торних бий болох тухай асуудал дээр илүү их харж ирсэн болохоос биш баян хоосны тухай асуудлын тогтос байхгүй байхгүй. Ганц хүчин сүрэнгээ салхаа болжтэй. Буруу замаар будаа тэвгэд буцтай шороо тэн гэдэг. Заяа буян тохирсон юмтай нийлүүлэхийг бодвол дээр юм биш үү? Сүрэнг заяагүй хүн гэж ямар шулмас шиг бинч. Сүрэн гарснаас хойш нямаагийн өөр болсонгүй дэг. Залуусын явдал бидэнд паддаг. Заяагүй хүн гэж ухсаагүй ядуу хүнийг хэлдэг юм биш. Заяагүй хүн гэж залхуу мөнгө хүнийг хэлдэг. Сүрэн шиг ажилтай хүн манай энэ голдолд байхгүй. Одоо нийгмийн хөгжлийг дагаад техник технологи бүх юм хөгжөөд энэ сошиал ертөнц хөгжсөн хүн болгоно нөгөө өөрсдийнхөө гэр бүлийн үнцэн өөрсдийнхөө амьдралын хэм маягийг хадгалахаас илүү нөгөө хүний амьдралаар амьдрах гад тий хүнийг даган дуурайх гад тэдний нөхөр тийм тэгж тэдний ихнэр нь тэгсэн байж тээ өөрсдийн гэсэн энэ хэм маяг тий амьдрал хандж байгаа хандлага гэх юм байхгүй болоод Одоо чинь Европт бол ингээд хөгшин Европ боллоо тий асар гэр бүл төлөвлөлт нэг удаа хойно болдог боллоо тий. Гэтэл монголчууд бас нэг заавал тэдний дүүрэх албагүй. Бид бас өөр үндэстэн тий. Тийм учраас бид өөрийг сонсдог. Бид нар цөөхүүлээ. Тэгээ бид нар олоолаа болох нь Монголын өрс маш олон болтгоо юм шиг бид нар олоолаа болох хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ бичил нийгэм болж байгаа гэр бүлийг бат бөх байх тал дээр юун дээр ихнээс нь анхаарах ёстой вэ? Гэр бүлийн хүмүүжил гэж. Бидний эцэг эхийн, өвөг дээдсийн ахугаас үүдсэн философи сэтгэлгээн дээр бий болсон монгол хүмүүсийн өөрийн гэсэн онцлогтой, сэтгэлгээний өөрийн гэсэн ялгамжтай ийм ард түмэн өвөг дээдсийнхээ сургаал тэдний хүмүүжүүлж ирсэн ахуйн дэгээр л бид нар үр хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Дээхэн үед бид нар 10 жилд нууцаар 8 дугаар анги тийм тамхи татахтаа том хүн хараад хүн гэж яагаад тамхиа хаяад унтраагаад ингээд инээдэг байл л. Одоо та нар гудамжинд хараарай. Зүгээр 16 17 настай хүүхдүүд хинээс ч яахгүй зүгээр ичхгүй тамхи татна. Тэгэхээр энэ хүүхдүүдийнхээ хүмүүжлэлээр бид нар маш их одоо л ингэж дөрвтэй анхаарахгүй энэ дэр хатуу одоо бодлого барьж ажиллахгүй бол энэ бидний ирээдүйн улсын үр хүүхдүүд маань ер нь маш их төвөгтөд хаалгаар орж ийн гэж би дотроо эмзэглээд байна. Одоо манай аав ээжийн үе, хуучны үед бол их сайхан байсан юм шиг санагддаг. Тэгээд тэндээс гэр бүл ямар хаас шалтгаалаад үр хүүхдийн одоо хүмүүжил, гэрийн хүмүүжил гэж ярьдаг те. Өдийг хүртэл одоо миний бас ингээл амьдралын төлөө уран бүтээл шин ингээл гоё зүйлүүдийг хийхийн төлөө явж байгаа энэ сэтгэл ирч хүч одоо бүх байгаа буруу юм руу холбогдчихгүй ингээд явж байгаа бүх юм бас гэр бүлийн хүмүүжлэлтэй холбоотой болоо гэж бодож байгаа. Өөрийнхөө босгосон хамгийн нандин зүйл амьдралынхаа тэр одоо гэр бүлийн тэр үнцнийг л хадгалж үлдэж үр хүүхдүүдээ яг тэр дараагийнхаа өөрсдийнхөө тэр үүсгэсэн тэр одоо хүмүүжлийг үр хүүхдүүдэд өгүүлж үлдээгээл санаа зовх зүйлгүй энэ хорвоос тэгэл тий угаасаа л жам юм чинь тэгэл явна штэ тэгэл өнөөдөр хүн насны эцэст биш штэ сэтгэл амар үхэж чадах хэвээр. Гэтэл өнөөдөр үхэж чадахгүй. Яагаад гэж сэтгэл санаа нь үргэлж нөгөө үргэлжлэл болсон өөрийнх нь цаг тооны бичил хүүхдийн төлөө санаа зовсон. Нөгөө хүүхэд нь ямар нэгэн байдлаар хүмүүжлийн тоглолттой эсвэл амьдрал тэр хүүхдэд анхаарал залуу занднаас анхаарал тавиугаас болоод бас алдаа оноотой гიშгэн малхам хийцэн. Энэ бүхэнд санаа зовоод үхэж чадахгүй зовлон л одоо манай өнөөдөр нийгэм итлээд байгаа. Хамгийн гол нөгөө хариуцлага гэдэг нь бас ойлгох хэрэгтэй. Хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж гэдгийг аюул санаалах хэрэгтэй. Тэр хариуцлагыг баталж байгаа тэр нотлогоо нь тэр
одоо юу юм шиг бол гэрэлтийн баталгаа. Төр бидэнд баталгаа өгч байгаа байхгүй юу? Та хоёр бол ингээд албан ёсны гэр бүлээ. Нэгсний та хоёр бол төрийн ичил нийгэм шүү. Энэ гэрэлтийн баталгаа гэдэг бол үнц юм шүү дээ. Та бол Монгол улсын иргэн, Монгол улсын гэр бүл болсон нэгэн сайхан гал голомтоо гэдгийг баталж өгж байгаа энэ сайхан соёмтой алтан үсгээр бичсэн юм баталгаа гэж бодлоо. Тэгээд эннийхээ бас энэ өөрсдөө батуулахаас өмнө сайн бодох хэрэгтэй. Яарч болохгүй. Хүнээ таньна гэж нэг асуудал байгаа юм л та. Тэгээд альва юм чи арга билгээр бий болж идэг. Дасан зохицол. Ингээ таарах тийм шүтэн барилдлах хэрэгтэй байхгүй. Тэр шүтэн барилдлага байхгүй тохиолдол 92 одоо ингээ нийлэхгүй тохиолдол биш амьдрал үз. Тэрийг таних процесс гэж ойлгож байна. Тэгэхээр яаж болохгүй гэсэн утганд гарч ирж байгаа. Тэгэхээр яаран сандран гэр бүл болохоос илүүтэй хүн хүнээ таних ёстой. Бурхан бол хүмүүст амьдралын ханиаг мөнхөд тавьж идэх зам дээр. Тэгээд хизээ нэгэн цагт учирна. Тэрийгээ хүн өөрөө мэдэрч явж явах хэрэгтэй л гэж би хэлмээр байна. Тэгээд залуучуудаа хандаж хэлэхэд гэр бүл гэдэг бол амьдралын ч утга учир шүү, үнц юм. Тэр змаа эр хүн та өөрөө жанжин шугам гэдэг юм аягүй сайн бодож явах хэрэгтэй. I'm